За сайн байцгаана уу? Манай Force and Navigability Barnаас хүргэдэг Sense of Mix podcast маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн спонсор Woodford Whisky болон Ford Cagna дэлхийн хамгийн байгаль дээл дээр. Ингээд манай хоёр зочид өнөөдрийн урилгыг хүрэлцэн авч ирсэнд баярлалаа. Хай, баярлалаа. Ола. За өнөөдөр одоо энэ дугаар маань хагас өдөр бичиж чинь та хоёр маань сайхан амаргуу өчтөр одоо DJ-нэрийн хувьд хамгийн big busy өдөр байдаг те. Хангалттай унтаж чадуу. Гүү штэ ажиллаа штэ. Бид хоёр хамгийн гоё юм бид хоёр өчтөр хамт нэг гиг хийсэн те. Тийм ойр хамт гараагүй те сансан байлээ. Ямар ч нэг газар хамт гиг хийсэн гоё. Жигас. За Sense of Mix podcast маань одоо ингээм хамгийн анхны Монгол зочдоор та хоёр орж байна. Одоо Sense of гэхээр одоо шингэн үнсэн дээр бартандрууд за тэгээ хөгжмөндөр DJ-нэр ингээд энэ талаар ингээ хоорондоо ярилцахаар манай Force and Barnаас санаачлаад явж байгаа. Яагаад хийж байгаа вэ гэхээр одоо DJ-нэр маань тэр болгон одоо подкаст ордгоо бас энгийн хүмүүс DJ-нэрийг хэрхэн яаж ажилтдаг талаар бас нэг тэр бүр нарийн ойлголт байдгүй мөн бартандрууд бас тэгээ бид нар хоорондоо ярилцж байгаад ер нь энэ талаар ингээд DJ-нэрээ ураад ярилцъя, чөлөөтэй ярилцъя, болохгүй бүтгүй юм. Бас болдог бүтдэг сайн сайхан талаас нь ярилцъя гэд та хоёрыг анхны Монгол DJ зочноор урьж байгаа. За анхны асуулт мэдээж одоо өөрсдөө товчхон танилцуулаад за тэгээ. За бид гурван ууж байгаа юм болохоор манай бартендруудыг найруулж гисэн. Highball тэгээд cheers. За ladies first те. За уунагаас асууя. За уунаа өөрийгөө товчхон танилцуулаад яаж DJ болов? Одоо хэд дэх жилдээ DJ хийж гин? Одоо яг хаана ажиллаж гин гэдэг талаар. За намайг бүтэн нэрийг ууган цэцэг гэлдэг. Тэгээд миний artist name squad short name Уна. Тэгээд хамгийн анх яаж DJ болсон бэ гэхээр би нэг удаас зөндөл ярьж исэн Luminoгийн DJ Золоо миний одоо DJ-ийн багш. Тэгээд Золоог Minted ажилладаг байхад дагалдангаар ороод тэгээд яг Minted яг resident DJ болоод 7 жил тасралтгүй ажиллаад тэгээд хэд он байдаг ч 2018 17 оны сүүл 18 оны их хавцаа. Тэгээд 7 жил ажиллаад тэгээд одоо гараад 2 жил болцсон. Тэгэхээр 9 жил хийсэн байна. Тэгээд тэрнээс өмнө DJ болъё гэж бодож ирсэн юм уу? Эсвэл ингэсэн би нөгөө нэг 10 хэдэн 9 жил Америкт амьдраад оюутан байсан. Тэгээд тэр үед манай хамгийн сайн найз эрэгтэй DJ хийдэг байсан аахгүй. Яг монголчуудын парын дээр ингээл DJ хийж байгаа юм би хажуунаас нэг олоудаа хараад тэгээд амар гой санагдаад тэгээд ер нь бол тэр үеэс бол хүсэл эхэлсэн. Тэгээд ер нь аяа инээдтэй жоохон бахтаа ингээл гэрийнхэнтэйгээ хөдөө найзуудтайгаа ийш тийш явахаар ингээл машинд дандаа дууг нь тавьдаг. Ер нь хөгжим аяга дуртай тийм хөгтөөсөн. Тэгээд ер нь багасаа хөгжим дуртай байсан. Тэгээл ер нь найзаагаа бодтоор DJ хийж байгааг нь харжаал за би угаасаа заавал сурах юмсан гэдэг бодолтой Монголд ирээд тэгээд золоо дээр шаварсан. Тэгвэл сурж исэн гэж юм. Тэгвэл өөр мэрэгчлэр сурж исэн юм байна те. Одоо тэгээ яг үндсэн ажил бол DJ хийсэн те. Тийм. За уунаатай чинь бит хоёроос нэг уунаа тэр үед чинь нэг викендийн CD энтер асуугаал Монгол тэр бүр хүмүүс викендийг сонсдог байхад надаас нэг викендийн талаар асууж хоёлаа танилцчихсан те. Викендийг нөгөө бүр юу болох хүмүүс сонсдог байхаас өмнө LA-д сонсдог гэсэн. Тэгээд чамд солонгосоос юугийн загчсан те. CD-гийн нэрийтэй ш. Тэгвэл Minted 7 жил ажиллаа. Одоо гараа 2 жил болчлоо гэдэг чинь баг 10 жил ер нь DJ хийж байгаа юм байна те. Ямар хурдан өнгөрцөн юм бэ гэдэг байхгүй. Тэгээ одоо болохоор яг тогтсон яг DJ хийдэг газар бол байхгүй. Гэхдээ энэ тэнд яг guest дээр ажиллаж байгаа. За энэ хоёр та хоёр ч юм болохоор хоёулаа минь тогшилтай тий. Бит хоёр чинь тий. Би ч Монголд ирээд би баг ойролцоо орсон тийм минь рүү. Бит хоёр хэдхэн сарын зайтай юм бэл шүү дээ тий. Тэг ер нь бол тий. Дон ч би одоо эхлээд одоо бас Латин Америкт амьдарч байгаа ирсэн болов. Ярианда hey amigo wow мчича антер гэл. Тий яг Перуч л тийм үү. Тэгээд манайх юу яцсан олон жилийн нүүц Испани руу Альмериад үйдээ. Монгол нэр байгаа юм чамд. Турбат Мартинес тий. Бүтэн нэр штэ. Тэгээд яг Дон Турито гэдэг миний угаасаа юу? Никнейм, stage name. Тэгээд яг дуртай артистаасаа Доныг аваад Турито гэж угаасаа багаас дууддаг л байсан. Тэгээд аав гэсэн нэр. Тэгээд найз нь Москвагаас ирээд л энд шууд метро орсон штэ. Москвад 7 жил сурсан. Тэнд ямар ч гэсэн тий. Бакалавр магистр бүгдрийн дуусгачаал. Тэгэл энд ирээл тэндээ бол DJ болцсон байсан. Тэнд болонгоо дахиад нөгөө нэг яриад байгаа нөгөө Золоо бро маань шүү дээ тий. Luminoгийн DJ. Тэнд Luminoгийн тоглолтыг би хийгээд Оросд Москвад хийгээд тэднэртэйгээ танилцаад тэгээд Золоо гэдэг ахтаа гой хөөрхөн танилцаад Монголд нэг Минтгийн газар би ажилтээ. Ирээч холбогдоорой гэд. Ирээл холбогдвол
Би ирэл буусан эхний өдрөө шууд очсон шүү дээ. Унаад надад анх амар гоё хөөрх юу гэсэн нэг өндөр шоколад үзтээ. Би Москвад DJ хийж исэн юм байна те. Би Москвад DJ хийсэн. Москвад 1 жил хийсэн байсан баха. 2 жил ч өнөө. Тэр талаар тэгвэл байж байгаа зөндөө ярих юм. Тэгвэл золоо гэдэг хүн энэ хоёрын замыг заасан байж шүү дээ. Замыг бол тэр хүн чинь заагаа ийцсэн шүү дээ. Орж ирэл шууд мэддэг авал. Одоо болохоор хаана ажиллаж байна? Одоо Zoo Club-ийн резидент DJ. Резидент гадуураас гест тоглож байгаа. Гест бол тийм байнга. Ер нь энэ тийм тоглож байгаа. Донгийн болцоо ямар жанраар тоглодог DJ? Би жанрт ер нь их баригдахыг хүсдэг шүү дээ. Яг би резидент ийм Zoo-д бол би ерөнхийдөө хипхоп тоглож дээ. Хай афробит тоглоно. Мучик гэдэг өөрийнхөө газар болонгууд манайх чинь жоохон тийм латин вайбтай газар байхгүй юу? Афробит, латино, дембо, регетон тэднэрээ тоглоо явчихна. Гадуур нөө корпоративд байгаа шүү дээ. Ги хурим морим тэднэр дээр бол окей ер нь коммершл шүү дээ. Бүх насныхан байгаа тэднэртэй зориул. Ер нь их барьж байгаа. Одоо сүүлд дүнзэн тэгэхэд ер нь жоох хаус маус тоглоод дүнзэн гаргад ч юм уу. Унаа маань болохоор голцоо хаус. Хаус тий. Анхнаасаа хаусаар тоглож Юу байсан. н хаус тек хаус. Одоо аль аль нь баг 10 жил тоглож байгаа туршлагатай DJ нар Орстас DJ гараагаа эхлүүлсэн юм байна. Унагийн хувьд за эмэгтэй DJ байх те. Эрэгтэй DJ нараас хэр илүү онцлог бас давуу ч юм уу сул талууд чиний анзаарснаар хувийн болцсон. Одоо өнөөдрийн гуруулагийн ярилцлага бол дандаа хувь хүний бодлоор л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр чөлөөтэй өөрийнхөө бол эмэгтэй DJ байх чамд ер нь ямар илүү онцлог байдаг вэ? Ялангуяа Монголд. Яг бас давуу тал байгаа. Бас сул талч байгаа. Давуу талын эхлээд хэлэх юм бол одоо ямар нэг арга хэмжээнд дээр ингээд эмэгтэй DJ айгу цөөхөн болохоор бас одоо нэг жоохон тийм гоё beauty event дээр бол хүмүүс эмэгтэй DJ-г бас сонирхох байх. Тэгэхээр яг магадгүй давуу тал болох гэж би бодож байна. За саяны асуултан дээр инфлюенсер гэдэг үг нэмчээ. Эмэгтэй болон инфлюенсер. Тийм тий. Яах гэдэг юм гэхгүй. Гэхдээ одоо чам бүгд мэдж байгаа шүү дээ угаасаа. Тэгэхээр илүү давуу талтай гэсэн үг. Эмэгтэй нэгт эмэгтэйгээр хоёрт инфлюенсер гэдгээрээ илүү. Тий яг давхар бас одоо нөгөө над руу хүмүүс холбогдоод хамтарч ажиллах гэсэн гэхээр нь би эхлээд дандаа асуудаг байхгүй. Яг ямар чиглэлээр ингээд тий Тэнгуут яг инфлюенсерэр юм уу DJ-гэр юм уу гэд асуудаг. Тэнгуут бас DJ-гэр авангууд бас давхар ингээд би тэр ивент дээр очиод ингээд бичлэг зурмаар авчдаг болохоор бас давхар бас инфлюенс болох тийм давуу талтай юм шиг байгаа. Тий. Тэгээд давуу талын хувьд болохоор юм байна. Бас зөндөө байгаа. Эмэгтэй DJ цөөхөн учраас сул тал гэвэл дандаа хүнд хөгжим техник авч явж зөөн өвөл бас гоё хувцастай байх хэвээр тэгснэ спикер бүх юм аа тийм зузаалаад ээж чадахгүй тэгэл гоё хувцастай ирнэ айгу хүнд юм зөөдөг за зөөхөөс гадна би зөвхөн ийм контроллер биш өөрөө бүр холбогч хамаг юм аа ер нь бол авч явдаг ихэнх газар төхөөрөмж нь байхгүй байх юм да холбогчоо ерөнхийдөө холбод сурах зарим газрын техникч нас холбогч энтрээ мэдэхгүй байх юм бол би тэрэнд нь өөрөө оролцох шаардлагатай заримдаа тогон цохиулна яг тиймэрхүү сул талууд байгаа өөр гайгүй баха. Тэгээ миний анзаарснаар бол ер нь давуу тал ихтэй гэж би бодоод байгаа шүү дээ. Одоо Унагийн хийж байгаа гигүүд те. Тийм шүү дээ. Дээрээс нь инфлюенсер байхаар бас илүү юу ажил орж ирнэ. Эмэгтэй байх нь илүү давуу талтай байх. Эмэгтэй байх нь давуу талтай гэж юу? Окей яг Унагийн хувьд тий. Одоохондоо Монголын нөхцөлд бас эмэгтэй дижнер тийм. Юу л та миний бодлоор шүү дээ. Хамгийн нөгөө чухал юм унаад байгаа байхгүй. Унаа ч өөр ихлээр сайн диж байгаа байхгүй. Давуу тал яг давуу тал болно л та мэдээж. Гэтэ бас ингээд 1000 хөрхөн байгаад бас нэг тий яг сайн гоё тоглохгүй бол ч юм уу өөр шүү дээ. Манай унаа ч сайн диж байгаа. Тэгэхээр бүр давуу талтай тий. Яг ингэж анзаарагдаад би нөө хуваараа сургалт явуулдаг байхгүй юу. Тэгээд яг айгүй их охтод асуудаг л да. DJ болох гэсэн ингээд. Тэнгүүд би ихлээр санал тавьдیں۔ За чи яг ингээд гоё хөгжин дуртай болоод DJ сурмаар байна уу? Эсвэл зүгээр ингээд гоё харагдаад гялс олны танил болмоор байна. Эхлээ сурж байгаа хүмүүс нь шантардаг. За энэ айгүй хэцүү юм байна. Миний бодож ирсэн баталтай. Тэгэхээр яг нөгөө хөгжин дуртай байсан талдаа уунаа өнөөдөр ингээ 10 жил те нэг орохгүй гол мейн ажиллаа болгоод ингээ явж байгаа. Тэгэхээр тууштай байсан эцэст өнөөдөр ингээд олон танил инфлюенсер DJ болсон гэж би боддоо шүү. Тэгэхээр бас шинээр сурах байгаа эмэгтэй DJ нар бас тэр талаас эхлээд өөрийгөө ингээд сайн мэдрэх хэрэгтэй. Яг оролдоод үзэж болно л доо те суралцаад үзэж. Эцээцэд яг хөгжим дуртай юм уу? Эсвэл энэгээр хоолтой алах гээд байгаа юм уу? Эсвэл олонний танил болох гээд байгаа юм гэдгээ сонголтоо зөв хийх. Донгийн хувьд болохоор би Монголд голцоо хайп MC-нэр байдаг байхгүй. Гадаадын клубуудаар айгуу гоё MC-тэй MC бас орчныг амар гоё болгодог, хайбруулад өгдөг те. Гоё MC идэг. Дээрээс нь бас нэг өөрөө артист дуу идэг болохоор илүү сайн хөгжмөө мэдэрдэг. Илүү хөгжим яаж бүтдэг талаар мэддэг болохоор DJ-гээ хийхдээ энийгээ бас энэ мэдлэгээ уялдуулад хөгжмөө илүү миксээ илүү гоё бүрдүүлж зохиолтой тэр өөрийнх нь нэг цаг юм уу цаг 30 минутанд илүү
тэгж тоглодог болоо гэж боддог байхгүй. Тийш та амиг. Тэгээд чи DJ талаасаа илүү гэхээс гадна одоо энэ өөрийнх нь хийж байгаа хөгжим бол энэ MC их талаараа илүү онцлог байдаг болоо гэж би чамд боддог. Энэ талаараа жоохон дэлгэрэнгүй яриач. Би нөгөө нэг Москвад нэг хамтлаг дуулж агаад тэгээд манай хоёр найз Франц ахгүй. Тэгээд төгсөөд яваад хоёр тишээ яваад би ганцаар үлдсэн. Ер нь бол доод курснээс шүү дээ. Тэгээд би анх юу болоогүй. Шууд DJ болоо шүү. Би анх клубд MC-гээр орж ирсэн байхгүй. MC-гээр ороод ер нь золоо буруучсан намайг яг ингээд үнс нь бол MC шүү дээ. Тэрнээс яг би Монгол шууд ирээл яг эдрийнхээ тэр минтийнхний левелийн DJ байсан уу бас байгаагүй. Эн чи дайжгүй MC шүү дээ юм биш үү? Тэг орж за яг энийг ч уйлдуулаад ингээд болгох чи. Ер нь би MC-гээр бол яаж ихсэн тий. Уран бүтээл тал дээр тэмээтэй. Уран бүтээл хийгээд өөрийнхөө сетэнд оруулаад тоглоод мэдээж давтал байлгүй байх. Илүү жоохон нөгөө афро латин дуу хийх дуртай те. Дуртай гэж ерөөсөө орж ирэх байсан шүү дээ. Намайг бүр анх хийж яхад. Одоо би 3 жил өнөө 4 жил өмнө хамгийн анхны афробит дуугаа хийсэн байгаа байхгүй. Афробит орж ирээгүй. Энэ хөгжимд жанрт чинь би бол Москвад дурлцсан байгаа байхгүй. Зөндөө Африк найзуудтай, латино найзуудтай. Одоо л тэнд болж тий. Одоо ашгүй өстой гоё. Надад л өстой гоё л тренд бүгдээрээ бас тоглодог болчихлоо юу аачлаа. Тий 3 жил тэгэл нүдсэн шүү дээ. Яг ганцаардгүй байсан, заримдаа ганцаард тий. Миний мө гинжин хам бол өстой жинхэнэ хань болсон. Цаа чин бол гинжинтэй хамтраад бас дуу. Гинжинтэй тэр бит хоёрын дуу бишээ. Тэр бит хоёр зүгээр дууны ремикс дээр л орсон. Гинжин бит хоёр. Сүүлд нэг жилийн өмнөх нэг клип болцсон тэр. Тийм тэр нөгөө нэг өөр нөгөө нэг дайзын дуу байхгүй. Дураараа гэдэг дуусан. Бит хоёр тэнгүүд нь бит хоёр өөрсдөө регатон дуртай хүмүүс. Тэгэл бит хоёр чи хаяа уулзсан нэг гэртээ чилийн тэнгүүд энэ яг мөн биш дайжгүй дуу шүү дээ. Ягаад хүмүүс ингэж хейтлээд байгаа юм бол энэ сонин хоёлоо орчилдаг. Тэгэл бит хоёр өөрсдөө юунд нь тэр нөгөө зэмбихөөгөө залууд саналтай байл. Тэгэл бит хоёр верс орол. Тэр бит хоёрын дуу гэж бол явахгүй. Бит хоёр ремикс дээр нь л орсон. Тийм донтой хамт ажиллахад тэр нөгөө MC байгаа тал нь айгүй давуу тал болж ирдэг байхгүй. Минтэд ажилладаг ах ч гэсэн ингээл намайг гарахын өмнө амар гоо дэмжиж зарлж өгдөг ч юм уу. Тэгээ одоо энэ тиймд бас хамт гиг дээр би гарах айгүй дуртай. Би тэр амар гой хосолдог байхгүй. Битэрийн дуу бол хөрхөн тий. Тийм MC ер нь айгүй гой тэгж гой дэмжлэг болж орж. MC хийж. Зүуд MC ч ер нь бол байнга л хийж тогтмолтой артисттай ч артистгүй ч янз янз. Ер нь бол хийж байгаа шүү. Хүмүүсээ хараад мэдрээл тэр чинь ингээд бас нэг гинтийн ингээд ситуацууд гарч ирнэ шүү дээ тий. Зөвлө бүгдийн дайлахсан тийч нь хэлж чаддгүй шүү. Тэнгүүд нь MC-ийн спортлын яадаг чинь хүмүүс жоохон унтаа ингээ варм ап нь орохгүй бол MC-г бүшилчдэг ч юм эсвэл үнэхээр хайптай алмаар байх юм бол тэрэн дээр нь MC хийж өгөөл. Гэтэ MC гэхэд бас нэг онцлог байна. Нэг заяа англи хэлтэй. Хоёрт дуугаа сайн мэддэг. Дуунуудын одоо тэр верс тахилтууд ч юм уу. Тэднийг дагаж дуулдаг. Хоёрт бага хэмжээний үгэлдэг байх тий. Тэгэхээр хэлний заавал мэдлэгтэй болчиход. Ягаад гэвэл бид нар чинь голцоо англи дуунууд, англи хэл дээрх дуунууд тавьж байгаа байна. Дундуур нэг дууга давхардуулаад, хайпруулаад тахилтаа. Дон ч бүр англи хэлтэй орсон байхгүй. За маад ингээд MC-ч хүүхдүүд байна. Даан ч нөгөө нэг тэр гадаад дуугаа өөрөө мэдэхгүй байна. Дагаад англиар ингээд гоё ментүүд хэлээд явж чадахгүй байна. Ингээд дом болохоор давуу тал байна л да. Гадаадд байсан хэлийг ойлгож байна. Тэгснэ латинаар. За тэгвэл одоо дом бас resident DJ аяг удаан хийсэн байна. Resident DJ байх эсвэл уунаа шиг юм guest DJ байх ер нь хэр ялгаатай байдаг вэ? Одоо guest DJ нар маань энэ тэнд одоо ивент юм уу, пари тоглолтын дээр зүгээр ирээл тоглож яваад гэдэг те. Манус болохоор орой болго ингээл BC 3 дахь 5 дахь удаад бол байнга хийж байгаа шүү дээ. Би бас resident байсан шүү дээ. Манай унаач тий resident байсан шүү дээ. Олон жил байсан тий. За яа одоо яг resident хийхгүй нэ те. Энэ тал дээр гурлаа ялгаагийн зүгээр ярий. За. Ялгаа нь гэвэл юм шүү дээ. Ямар нэг клубын resident хийж явах чинь би бол шууд давуу талын шууд харсан. Чи баян формтой л байна. Бэлтгэлтэй. Тэгээд тамирчнаар бол байнга бэлтгэлтэй байгаа шүү дээ. Формтой. Тэгээ энэ тент гиг дээр харсан ч зүгээр л хийдгээл гарч авсан дуугаа сонссоод үтцсэн тий. Үтцсэн. Нэг 7 амарчаад ирэх бишээ 7 ч сар мар амарчаад ирэх хүмүүс яа төрд мэдгүй. Би яг одоогийн байдлаар тасалж үзээгүй л байна. Тасралтгүй л резидент хийцэн байна. Тэгэл уг нэг хэсэг пауз авсан минтээс гараад нэг сар 2 сар гой хамар нутсан. Унт нь нөө үгүй юм бил. Шууд дараагийн ажиллаар орж. Шууд дараагийн саналууд орж ирсэн. Тэгэл дараагийн гигүүд орж ирээл тэгэл. Одоо уунаа тэгвэл резидент хийхгүй ингээ 2 жил болчлаа гэж байна. Яг мэдрэгдэж байгаа юм байна. Би анх нөгөө 7 жил резидент хийж байгаад гарахтаа ер нь болж айцтайсан байхгүй. Форм алдагдаал ингээл бэлтгэлгүй болчихно. Ер нь бол амар айцтайсан. Гэхдээ бас нөгөө гест хийх хугацаа нь тийм амар хол байгаагүй болохоор гайгүй. Тэгэхээр бас тийм амар болвол алдагдаагүй шүү. Би алдагч. Чи ч юм бол халтуургүй шүү дээ. Угаасаа битүүгийг орж ирж байгаа гайгүй шүү дээ. Би нөгөө за магадгүй 1-2 жил хийж гарсан бол өөр ах тий. 7 жил чинь бүр ингээд нэг юм бас урт хугацаа шүү дээ. Тэг ерөөхдөө хийцэн болохоор гайгүй бисэн болов. Тэгээ одоо бүр тэрийг алдагдтал ингээд хэдэн сар хийхгүй байж байгаа тийхгүй. Ер нь айгүй ойр ойрхон авч байгаа болохоор гайгүй. Тэгээ би чи өөрөө
гиг болгоныхоо өмнө шахуу ер нь ингээ сетэ ер нь бэлдэх дуртай. Яагаад гэвэл би юмнаас аюу амархан ууддаг юм байхгүй. Тэгээд өөрийнхөө дуунаас бүр амар амархан уудаад Өөрийнх нь сетнес. тийм сет шүү. Тийм тэгээд тэр дуугаа нэг 3 сар магадгүй сонсчоор ингээл амар залхаал тий. Тэгээд газ шин дуу аюу их ирэл хийлдэг. Тэгэхээр бас тэр нь миний давуу тал юм болов. Тэгээ ер нь DJ нар тийм байхгүй бол одоо зарим нэг орой олгоо ордог хүмүүстэй. Энэ дууны дараа тэр дуу тэр дуу мэдэн штэ энэ төр гэдэг байхгүй. Бүр нэг чэйжилсэн байдаг рутин нь. Гэтэ 100% шинжилчих бас хэцүү. Баланслах хэрэгтэй байхгүй. Хуучин шин ч юм уу тий. За тэгвэл уунаа бас DJ хийх хааж байгаа одоо влог хийгээд гадаадаар нэлээд яваад идэг те. Хоёлаас Япон руу цуг, Солонгос руу цуг явж тоолж ирсэн те. Очоод мэдээж бар клабуудаар орж байгаа DJ нарыг сонсож байгаа, өөрөөс тоолж байгаа. Манай Монголын клаб болон DJ нар хэр хөгжсөн байна гэж харж байна. Яг Аз клабуудтай харьцуулахад Монголын клабын хөгжим амар гоё. Тийм европч одоо стандартаар хөгжим нь явдаг. Тэгээ Аз клабын хөгжимд бол би нэг дуртай биш. Дандаа тийм EDM энэ явдаг байхгүй. Тэрнгээр бол DJ нарын хувьд бол би Монгол DJ нарыг бол бүр ерөөсө тотхгүй гэж боддог. Бүгдээрээ хөгжмийн сонголт тийм скил ч гэсэн. Харин бүжгэлж байгаа хүмүүсийн хувьд гадаад хүмүүс арай илүү чөлөөтэй хүмүүнээс нэг ичтгүү ч юм уу тийд санагддаг. Энэ орны соёл ах шиг байна те. Манайх ч бас нэг Аз руу ордоггүй шүү дээ те. Азч нэг юм EDM нэг тийм bounce гэсэн үгжинд ингээд клабууд нөхцсөн. Манайхан ч арай өөр те. Дом бол юу гэж бодож чинь бас Москва DJ хийж байгаа ярьсан. Манайх бол тасархаа илүү гэж би шууд хэлнэ би бол. Яг тэгэхээр Москвад би ч бодсохгүй Москва ч Европоос том хот шүү дээ. За Москвагийн би ч одоо сохор хөрөмс тоглолцлоо Монголд очил ална гэж бодоод л ирсэн бохгүй яах. Юу алах? Манайхан ч амар хамаагүй илүү. DJ нарын левел явж шүү. Тэнтгийн DJ нараас. Би бол Москвагийн DJ-нээс тасарсан гэж хэл. Яг Аз Мазда гэх юм бол тийм эсвэл би Солонгост очиж тоглоход бол бас онцгийн вау гэсэн юм би бас нэг сонсов. Эндээ хаймар сони би сонсоод байх. Тэгээ унааг сая унаатай бол нэрээ санал нийтлэн л дээ. Хүмүүс нь өөр тий одоо би ингээд ярьж байна тий. Тэр яг хүн хүнээсээ л үйлчлэгчтэй ярьж байгаа. Краудыг ярьж байгаа. Краудын яг тийм өмнө калчер нь өөр гэж магадгүй. Одоо шин Испани тоглоход галзуу хүмүүс нь зүгээр үнэхээр галзуу. Халуун цустай хүмүүс ингээл Москвад бас ер нь тий уучуул галзуу. Тэрнээс бас ингээл бие барьж ер нь жоохон орсуучин жоохон тиймэрхүү байхгүй багууд магууд. Энд дээр би хоёртаа бас яг 100% санал нийлж. Би болохоор анх сурсан газар маань болохоор Солонгос Америк зэргийн ангид Америк зэргүүд ордог клубт хийжсэн. Монгол хүмүүсийн сэтгэл хөдлөл айгуу тийм нээлттэй чөлөөтэй байдгүй. Нилээн ууж согтчиж гарч ирдэг байх тий. Босоод гадаад хүмүүс чинь бол уугаагүй байсан ч бүжиглэл эхэлнэ. Айгуу ингээд хөгжилтөө сурцсан. Тэрэн дээр ганцхан DJ клубч тоглолтын дээр хүртэл монголчууд анзаарэгддэг байхгүй. Тийм сэтгэл хөдлөлөө гаргадаг. Тэгээ бид нар чинь бас нэг артист хараад тийм нэг вау гэсэн тийм фэний хойл хөвчм байдгүй шүү дээ. Тийм. Оо чи юу доочно гэж. Оо тийм. Тэр бол бидний монголчуудын өөрсдийн соёл хүний онцлог юм шиг л. Тэгвэл сүүлийн үед залуу хүмүүс нэлээд өөр болцсон байлаа шүү бас. Ингээд онлайн интернетээр юм өгчөөд адилхан дэлхийтэйгээ хөл нийлээ хөгжиж байгаа болохоор бас англи хэлтэй болцсон дагаад дуулаад өргөд тэгж санагдсан надаа. Тинейжүүд ер нь тийм шүү. Яг тоглолтын дээр одоо стадионы тоглолт Монголд харагддаг шүү. Манайсын үеийнх мөөх бол жоохон тий бас байгаа тийм. Чимээгүй байж идэг. Хүүхдүүд болохоор ингээд гой шүү. Харанхуй болж молоод гэрэл мэрэл арай өөрөөр асч масаа тий нар бууж муугаад тэр мэр үед нь бол эсвэл яад энэ жоохон пивэндээ халт юм уу тэр үедээ бол галзуурд нь шүү дээ ер нь. Ер нь уухаар монголчууд чинь. Ер нь манайх уух юм энэ дөө. Тэгээд тарахгүй. Тий. За манай өнөөдрийн спонсор байгууллагаар би бүр дуусгах. За би Азар том юм хамгийн байгальтай хэлтер. Cheers хоёлооч хоолгож ингээл гэж. За тэгвэл за Монголын клубуд болон DJ нар хөгжлийн байгаа юм байна. Та хоёр манаас чамгүй удаан ажилласан юм байна. DJ mix ихэд скил чухал уу, дууны сонголт чухал уу? Аль аль нь чухал шүү дээ. Нэг нь сонгоод яхад тий. Тийм хоёлаа л чухал. Гэхдээ ер нь бол 90% нь song selection л гэдэг юм. Ямар ч DJ-гээс асуусан. 90% song selection чи ер нь бол тэгэл мэдрэмж واخгүй. Яг урд байгаа хүмүүсийгээ хараад энэ дуун дээр яаж ийн явахгүй бол дуугаас хэлвэл ер нь дууны сонголт, дууны урын сан ихтэй байх хэвээр. Тэгээ тэрийг мэдээж скиллтэй хийж ижил микслэн штэ тий. Тийм миний болоор яг за скил бол мэдээж чухал DJ нар эзэмшсэн. Тэгээ би basic яриад байгаа штэ. Би бүр учиргүй scratch хийх юм штэ. За scratch тэр ч бол next level шít штэ тий. Тэр бол тусдаа арт бол авчин тий. Тэнгүүд лав амар скиллтэй нэг жанраар тоглодог, ямар ч жанраар тоглодог DJ яриадсэн. Дууны сонголт байхгүй бол тэнд тэгэл явах нам штэ. Үнэн. Хит хитэн хөгжим зоогоолаг яваал байдаг те. За зүгээр нэг муу хөгжимтэй баг ирээл араас нь зүгээр ингээл fade in fade out тэгэл гой гой дуу хөргөлүүлээд яваад хахад vibe бол яваал байна. Яа.
Угаасаа тэгжил ихэлсэн. Би л хав тэгжил ихэлсэн. Угаасаа ер нь бол жижигхэн контрол бол. Гэхдээ ер нь явж дууны сонго. Song selection хараа 90% гэдэг юм л ер нь тэгэл. Одоо юм штэ. Хүмүүс ч юм биш штэ. Одоо DJ-г одоо ингэж энийг бүүт байлаа гэж бодоход манус чи наан ажиллаж байгаа штэ. Цаана байгаа хүмүүс бид нар яг наан юу гэж мэдгүй штэ. Ер нь бол тэд нар бүр падлыг штэ. Яг ялангуяа клабд бол. Тэгэхээр ер нь гой дуул тавих чухал юм байна да. Дуу чухал те. Чанартай. Мэдээж өөрсдөө нэг DJ community байгаа шүү дээ. Манус дунд тэндээ бас сугарадахын цаашийн бас basic юмаа сайн мэддэг. Ерөнхийдөө яачдаг. Тийм л баг шүү дээ. Aviasta DJ нар биш нэгэд өөрийн мэдлэг одоо энэ дууны араас энэ дуу гоёдоо гэж тавьсан байдаг. Тэр нь тэгсэн чинь ингээд цаанаасаа тийм өгдөлтэй те. Өөрөө зүр harmonic mix хийсэн байгаа байхгүй. Harmonic mix-ийг зүгээр л өөрөөс сурч мураагүй. Ноот мод мэдэхгүй мөртлөө. DJ за дэлхийд дээр бол одоо бүр топ стар хувийн онгоцтой DJ нар болчлоо. Хүлээмжшөөрөгчлөө DJ гэдэг бол үнэхээр суперстарууд байна. За Монголд одоо DJ-г яг мэрэгжил гэж ойлгоход бас янз янзын л асуудлууд байгаа. Тэр хувьд одоо DJ-г мэрэгжилгээд амьдралаа болгоод ингээ аваа явж байна. Монголд зөвхөн DJ гэдэг ажиллаар амьдрч чадах уу? Чадах юм уу наа? Яг уу тийм болгож болно. Болгож болно. Гэхдээ ер нь бол хэцүү шүү дээ. Өмнөх үе бодвол гайгүй болцсон аа. Тийм, ер нь хэдэн жилийн өмнөхийг бодвол айгүй үнэлдэг болцсон. Тий. Одоос DJ-г юм байхгүй болчиход байна Тий. тий. Гой газар. Тийм шүү хэсэг үе бодолцсон. Ер нь хөгжимтэй газар илүү гоё вайбтай. Гэхдээ зүгээр ингээ араас дуу тавих биш. Хүн тоглож байгаа нь илүү гоё вайбтай болдог болсон болохоор хүмүүс айгүй үнэлдэг болцсон. Тий. Одоо яг нэг албан ёсоор нэг улсын бүртгэлд ч юм уу нэг тийм DJ-гээ нэг мэрэгчлэг болцсон бүртгэгдсэн байхгүй л тий. Гэхдээ миний хувьд энэ чинь юм байхгүй. Мэрэгжил мөн л ах тий. Мэрэгжлийн DJ гэж тодорхойлж болно шүү дээ. Артист. Миний хувьд энэ чинь зүгээр лайфстайл байхгүй. Яг DJ бол зүгээр ингээ мэрэгжлээс зүгээр л нэг DJ гэдэг нь том энэ бүр ингээ лайфстайл. Одоо ингээ хипхоп хүмүүс ч юм уу те артист нэг байдаг шүү дээ бүр ингээ тэр амьдралаар амьдэрсэн. Энэ DJ лайфстайлаар би өөр амьдарч байгаа юм баггүй юу те. Тодорхой хэмжээний тийм нэг ажил амьдралаа болгоцсон. Ажил амьдралынхаа хэм маяг болгоцсон. Наа чи гоё юм байна. Лайфстайл. Яг мэрэгжил гэж хэлэх юм ч бас. Би бол мэрэгжлээс том лайфстайл гэж. Тэгвэл энэ дээр pay ер нь Монголд хэр хангалттай гэж боддог вэ? Үнэлэмж DJ нарыг одоо үнэлж байгаа одоо энэ ажил олгогчтой бар клабууд, ивент зохион байгуулж байгаа entertainment салбарын хүмүүс манай DJ нарыг ер нь хэр үнэлж pay түрүү хэлсэнчлэн харин одоо хэдэн жилийн өмнөхөө бодвол ер нь айгүй үнэлдэг болсон. Гэхдээ бас тийм одоо гадаад DJ нартай харьцуулахад бол тийм өндөр бол бас биш. Тэгээ бүр ингээ найз гэх юм бол тэгээ бүр багасаа явчихдаг гэдэг байхгүй. Найз юм бас байгаа. За гурлаа нэг нуулгүй ярил л та. Ерөнхийдөө зах зээлийн үнэлгээг бол мэдж байгаа тий. Ерөнхий төвийн клубууд ямар байна, захын клубууд ямар байна, жижиг ивентүүд ямар байна, найз нөхдийн гуйлга бас байна тий. Тэгээд гарна. Надад бол pay баг санагддаг. Клубууд нь одоо яг DJ нар хамгийн чухал хүмүүс шүү дээ энд. Тийш сүнслөө pay үнэлгээг айгаа анханасаа баг өгөөс сурцсан. Тэгээд DJ нар нас тоглоод тэр үнээр нь тоглоод сурцсан гэж би боддог байхгүй. Тэгэхээр DJ pay-г жоохон үнэлдэг болоосоо клубын энэ бизнес хийж байгаа хүмүүс ойлгодог болоосоо гэж. Одоо жирийн нэг ивент дээр нэг cover дуулдаг нэг хүүхдүүд дээрэл 2-3 дуу хүний дуу coverж дуулчаал тэгээ аваа явж байгаа pay болон DJ нар ч одоо өдөрт шинжилээр нэг л гиг хийж амжиж байгаа шүү дээ хамгийн сүүл бацдаг болохоор тэгээд нэг цагийн өмнө нэр орчноо мэдэрнэ хойшоо дилей явуулна хөгжим техник авчирна тэгээд нэг цаг 30 минутаас 2 цаг тоглоно тэгээд аваад явж байгаа харьцуулж байгаа pay бол надад бага юм шиг санагддаг Монголд ялангуяа клубуудад бас хамгийн гол хүмүүс гэж байгаа мөртлөө бас pay тийм сайн үнэлэмжтэй байж санагддаг. Энийг би бол нэг нүгөө хэлмээр байна. Мэдээж долларлоо хөрвүүлвэл хэцүү л дээ. Яг гадны зах зээлтэй харьцуулахгүй л дээ. Дотоодын зах зээлийг анзаараад зүгээр дотроо анализ хийж бодоход хангалтгүй санагддаг байхгүй юу? Нэр яг түрүүний хэлсэнчлээ одоо нэг арга хэмжээний хамгийн төгсгөлтэй бол хизээч тэрэн цагта 11-ээс гисэн бол 12-оос эхлэнтэй цагийн өмнө очин тэгэл дахиад 2 цаг хоошилдог хүлээдэг тэгээд хэдхэн минутанд дуустгүй хөгжмөө угсарна тэгэл бүтэн цаг тоглоно 2 цаг тоглодог тий. Ажиллагаатайгаа харьцуулах юм бол ер нь бол жоохон багдуу штэ. Club resident DJ-гийн цалин гэвэл бас тийм өндөр бол бас биш байх. Одоо тэгтээ хэр болсон бэ? Одоо хэр болсон бэ? Хид юм бэ? Яа хид юм бэ яваад байгаа юм шүү хоёр ч тий. Монголд DJ хийх, гадаад DJ ер нь жоохон ялгаатай надад санагддаг. Унаас гадаад руу явахдаа DJ хийж байгаа. Донбас гадаад явахдаа DJ хийж байгаа. Надад хамгийн ядаргаатай санагддаг юм байна. Ирээд дуу захиалаад энэ дууг 50 тэр дууг тавиадаг YouTube-с тавиадаг ч. Гэтэ бүр хаач байд юм шүү дээр. Хаач хайцсангүй монголчууд бол бүр амар зүгээр асуугаад ингээ орчихгүй тавьтал нь бүр ингээ хэрүүл уруулъя гээд. Мань бол наадах чинь гайг болцсон чараад тийм шүү. Айгу гайг болцсон шүү. Нэр гайг болцсон шүү. Байхгүй уучлаарай. Технэрээ яаж аргалж. Одоо ингээ чи хаач очинд нэг уцаа барьсан гостох ирдэг байхгүй юу? Хаач гэсэн энэ ганцхан Монголд ч биш нэ. Ингээл дууга барайл ороод ирнэ тий. Бүр уцаа цэнэглүүлээ. Өө тэр амар штэ. Тэр цэнэглэгч байна уу гэ тий. Тэр бол
За гадаадд байхгүй нэхэр ингээд үгүй болохгүй гэхээр ойлгоо явчихдээ. Тий. Манайхаа ингээд тулгаа хүлээгээд хэрүүл уруул хийгээд те. Энэ дуу чамд яхаар байдгүй. Сая оны өмнө нэг ийм хөөрхөн бас газар тоглож байсан байхгүй. Тэгээ нэг эмэгтэй ирээд өнөөдөр манай найзын төрсөдөр болж байгаамаа. Тэгээ бүр амар хуучны миний стилийн биш дуу захиалаад тэгээ миний надад тэр нь байхгүй шүү дээ. Уучлаарай энэ дуу надад байхгүй гэсэн чинь уурлаад бүх ширийгээр гараа авцсан. Гэтэ яг иймэрхүү юм айгу баг тохиолддог болцсон. Гэтэ хаяа тэгээд ийм юм тохиолддог гівүүд чинь хорим төрсөдөр байт. Тий. Тэгэхээр яг хамгийн бас ингээд амар тийм нэг underrated гиг واخгүй тэр чинь. Энэ хоримын диж зүгээр нэг корпоратив те төрсөдөр мөрсөдөр тэнд биш үү бүх насныхан баг байдаг. Тэдрийг дуу захиалах зай өгөхгүй л ер нь тэнд амар сайн тоглох хэрэгтэй ерөөсө. Дуу захиалах бүр зай өгөхгүйгээр бүх насныханд ингээ баланслал. Гэтэ нэг тэсвэндлэн орж ирсэн дуунууд байдаг те. Тэр vibe мэдэрч. Тэр дуугтээ сонсдог дуугаа өөрөө сонсох гээд байдаг. Бро тэр дууг тавилаа. Тэгээд тэрний чиний сет юу нутаар шүү дээ. Хэсэгтэй. Би энэ дээр нэг нэмж хэлмээр байна. Ингээд санагцсан. Одоо ямар хүнд ямар DJ сайн санагдах вэ гэхээр тэр хүний мэддэг дууг тавьдаг DJ, дуртай дууг тавьдаг DJ, сайн DJ юм шиг санагддаг. Тэгээд тэр хүний машиндаа ч юм уу гэртээ сонсдог дуу нь тэр хүний хувьд хамгийн гоё дуу. Тэгин гот бид нар ингээл аим шин минь дуу 50 гот юу тоглоод байгаа юм бэ ч гэдэг юм уу нэг. Надад бол ерөнхийдөө бүгд биш. Тиймэрхүү юм бол ажиглагдтiin. Бид нар ч бас ингээд нэг заалаа хараад нэг дотроо зохиолтой тоглож байгаа шүү дээ. За нэг хэсэг хэдэн минут энийг яваа араас нь тэгж орж ирээ. Тэгээд нэг vibe бүрдүүлээд дараагийн DJ-д бэлдэж өгнө ингээ явж тал тэрийг нэг өөрчлөж байгаа юмс ерөөсөө ойлгодгүй зүгээр дуртай дуу тавихад л энэ DJ-г амархан энэ ерөөсөө нэг дуу тавихад юу ч биш гэж боддоо юм шиг. Тэр чинь бид нар чинь тэр нэг vibe ороо явж байгаа шүү дээ. Tony Braxton Unbreak My Heart гэдэг хэлж ирсэн. Вау. Тэгэхээр энэ дээр ингэж сая. За клабаар хөгжүүлж байгаа манай Монголын хөгжлүүлэгчд өөрсдөө хөгжмийн боловсрал хэр байна, хэр их задгаа ямиг түүж хайж олд сонсож гин зөвхөн эсвэл энэ мейнстрим болж байгаа юмдаа баригдаж гин нөө гэдэг тал дээр та хоёр өгч сонсогчдын одоо music education хэр байна гэж боддог бай. Амар сайжирсан шүү дээ. Залуучууд бол өөр болчихсон шүү дээ. Одоо ингээд им хөөрхөн шин vibe-лэг ийм коктейл баарнд лаунжид тоглох байг дуртай сонсож байгаа хүмүүс эзээч ингээд дуу муу сонгоё захиалыг гэхээ болцсон. Яг залуучууд бол айгүй хөгжмийн шин дуу байсан ч гэсэн ингээд гоё vibe-лдаг болцсон залуучууд. Гоё хөгжим тавиач, гоё дуу тавиач гэддэг. За гоё дуу ямар дуу вэ? Гоё дуу гэж ямар дуу вэ? Тэр үний мэддэг дуу. Биш нөгөө клабт яваад байгаа нэг сүүлийн үед яваад байгаа хиний дууг тавьчих. Хин гэхээр нэрийн сандгүй. Дууныхын нэр нь юу юм гэхээр тэрийг нас сандгүй. Одоо клаб болгонд л явж байгаа шүү дээ гэдэг. Тэр нь гайгүй. Тэр мэр гайгүй шүү дээ. Ер нь тэгээ тийм зай авахгүй л тоглож хэрэгтэй юм л дээ. Гясгас. Анх бол тийм унагийн хэлд үнэн бохгүй. Чиний ингээд дуртай дуучин тавиад байвал ингээд амарлаг. Би бол анхнаа тийм crowd pleaser байж л байсан. Сүүлдээ тэгээд хамаагүй crowd pleaser хийж болдгоо. Тэр үед ингээд заван commercial бол crowd pleaser хийгээл хүмүүсийг ингээд татаалаа шүү дээ. Тэгсэн чинь урттай бол муу юм л. Ер нь бол. Тэгэл за боли ер нь заримдаа рил юм тоглох хийгээл. Баланслах үедээ баланслая. Яг клабдаа юу одоо шин би зүгээрээс зүүдээ яг ер нь рил тоглож. Яг warm up үед нь жоох ингээд үгүй тэрнээс үл яг рил нүтчихээ. Гэтэ нэг үе бодвол айгуу гоё ингээ жанрча төрөлжж जैन те. Тэгсэн. Тэгээ энэ том клабаас гадна юм жижигэн спотууд нэгдээ тэнд яг vibe-аараа ордог хүмүүс тоглодог хүмүүс жанрчсан залуучууд дээд үеийнхэн бол нэг жоохон тэрийг гоцрогдсон. Ойлгохгүй байна. Жанраач ойлгохгүй байна. Транс гэдэг хүмүүс идэв шүү дээ. Транс одоо сүүлийн бүгдийн техно л гэж ойлгоод байна. Тийм. Нэг юм бөмбөр яваад техно гэдэг шүү дээ. Бүх цаг нэг дууга тавилаа гэж хэлцээр. Тэнгүүд гоё хуучны те классик all team дуунууд тавингууд тэрийг хуучны хогийн дуу тавилаа. Одоо хэдэн он бэ гэж тэгж хэлж хүмүүс байгаа ба. Үгүй харин хуучны классик дуу чинь гоё шүү дээ. Ер нь баланслаа тавих хэрэгтэй байхгүй юу? Ер нь хөгжим иргэдэн шүү дээ угаасаа. Тийм. Энэ хип хоп дуунууд гэсэн ихэнх нь тэгэл 60 70 оны гоё классик дуу Marvin Gaye тэр Luther Vandross эдрийг самплдч л орж ирж байгаа шүү дээ. Ер нь бол тийм хөгжим иргэж байгаа шүү дээ угаасаа. Хуучны дуу муухай дуу тавилаа дээрэн дуу тийм бол байхгүй хөө. Харин эсрэгээр зарим сүүлийн дуучныг ганц 2 сарын настай болоод хуучны бүр нэг классик дуунууд стил ингээ хүмүүс чихэн тоногсцсон ингээл гоё явж иддэг те. За манай хоёр тэгвэл дуунуудаа хаанаас татчихээн ер нь яаж дуугаа цуглуулдیں۔ DJ-нэр листээ яаж бэлддэг, төлбөртэй сайтууд ашиглаж гин үү? Тэр талаар жоохон хуваалцаач. Тийм шүү дээ амиг худалдаж л байна шүү. Ямар сайтууд ашиглаж гин? Ер нь төлбөртэй гэхээр сарын дунджаар ямар төлбөр төлж дуугаа татдیں۔ Ихэвчлэн ер нь дигийн хийхдээ та хоёрын хувьд ялгаатай юмнууд байна. Би болохоор голцоо DJ City юм уу, BPM Supreme. За яг хип хоп DJ-нэр тэднэр л илүү ордог баг. Тэгээд ер нь орж сонсч болох бүх стримүүдийг авах гэл та. Тийш бүх юмыг хүмүүс банд байгаа шүү дээ тий. Тэгэхээр дунджаар сард хэдэн төгрөг зарцуулж байна. Хөгжим татхад. Миний нэг татдаг сайт өдөр 5 дуу юу лээ? $4 ч илүү. Тэгээд 20 дуу $10 гэдэг нэг тиймэрхүү. Тэгт өдөр болгон орохгүй л тий. Яг одоо яг гигтэй үеэс шалтгаалаад ер нь бол сартаа 3 төгрөг болоо ордیں۔
Ер нь бол дандаа тэр төлбөртэй сайтаасаа татаа сурцсан. YouTube-с татчихна. YouTube руу MP3-оор. Яг Одоо болохгүй ч гэж дэмэн шүү дээ. Яг уу зарим нэг юм дээр ингээд үнэхээр нэг хүн дуу гуйгаад дээ шүү дээ. Тэгэн утгаас Wi-Fi YouTube-с татаад тэр дуугийн тавьж өгч тэр хүнийг баярлуулдаг. Тийм яг нэг гиг дээр шүү дээ. Тэрээс яг тийм YouTube-с татсан тавьж шүү дээ. Үнэ. Сетэ бэлтгэхгүй л дээ. Яг тулцсан газар руу тэгэл маа ингээл тавьж. Хүмүүстэй бас тийм зарим артистууд одоо бас нэг амар тийм нэг мэржлийн бус артистууд ч ирснэ миний дуу байхгүй. Дууга флаш өгч байхгүй. YouTube-с тавьчих гэх. Тавьчих тийм байгаа үстэй. Нэг мэрс ирэх. Тэр нь эхлэхдээ нөгөө нэг спонсорлсон компанийн интро ёо тий Monster гэж орж ирж ирээ тий. Тиймэрхүү шийдэл байгаа. Гэхдээ сард би бол шууд сараар навчт юм дөө. Сараар би бас нэг сард 30 хэдэн доллар төлж чинь. Тэрийг гэхдээ шеэрлж тэр хавцсан. 2-3 дижид нийлээд. Тийм шүү дээ. Би ч одоо артуудаа шеэрлэл явуулдаг шүү дээ. Шеэрлэл ер нь бол дандаа тийм чанартай саянаас AIF файлаар татж авдаг. Тоор юу софтвер ашиглаж аппликейшн холбож тоглож байна уу? Зөвхөн флашаар зөвхөн флаш. Юу тоглоно шүү дээ. Бүгднгээр нь Serato-гож тоглоно. Flash-аар тоглоно. Би зүгээр яг Apple Music үү? Apple Music ч юм уу, Record Box ч юм уу. Үгүй. Serato тоглоно. Serato-гоор Serato бас нэг 17-8 жил хэрэгжилж байна. Одоо Apple Music ороод ирсэн бүр амар болсон. Би тэрийг асууж байгаа юм гэж бодчих. Үгүй тэр нь бүр амар болсон л одоо. Би Spotify-ыг орж ирсэн гэж. Харин тийм. Би Spotify. Тоор Spotify ашиглав. Тэгээ Apple Music би ашигладаг ус аахгүй. Тэгээ заримдаа дуртай дуунуудаа ийцэн. Тэгээ тэр чинь яг өөрөө сонсдог дуунууд байна шүү дээ. Тэд нар ингэ шууд линклэгтээ ороод ирсэн амар. Тэхгүй. Нэтг болчих. Ийм билээ. Аюултай юм билээ. Гасч илээ дундуура тасарч илээ. Интернет муу байлс тээ. Тийм би Serato ашигладаг гэж бодоод одоо трактор ашиглаж байгаа. Айл ашиглаж чадна. За энэ дээр чинь тэгвэл нөгөө нэг юу контроллер хөгжмөд бас нөгөө холбогдоо авчиж байгаа шүү дээ. Зарим нь одоо флаш залгадаг, зарим зөвхөн компьютер залгадаг. Манай хоёр одоо хувийн контроллерууд байна уу? Юу хэрглэж байна? Одоо за хөгжмөндөр ер нь үнэтэй чанартай хөгжмөд хэрэгтэй гэж боддог. Зүгээр DJ гаралт гоё хот болоо шүү дээ. Надад исаар байгаа шүү дээ. Исаар ч нөхөө исаар гэдэг. Исаар хоёр. Serato ашиглаж ирсэн. Тэгээ одоо трактор ашиглаж байгаа. Миний хуг нь өмнө нь арай том нэсэн ийш тийш авч яваад эмхтэй юм болохоор даахгүй болохоор жижигэн болгоцсон. Тэгтээ бас you get what you pay for штэ. Бүр амар хит юм бас эвгүй жижигэн хямдхан хөгжим авчвал саунд картнаас хуулаад ер нь жоохон дууралт нь ондоо болоод тэгэхээр бас ажиллах жоохон төвхтэй ч юм уу. Надад бол саунд карт нь сайн. Тэгээд авч явахад эвтэйхүү хөгжим бол тэгээд над бол исаар санагдсан. Яг одоо нэг Rev 5 авд юм бодж харж лээ. Rev 7 ч юм 5 ч юм. Интэнд очихоор ихэнх нь хөгжимгүй байдаг шүү дээ. Тэр баарууд нь. Тэгэл өөрөө авчих үзэр аргагүй шүү дээ. Дандаа авч явдаг. Миний бодлоор бас үнэхээр ингээд DJ тоглоулын хөгжимлөг байлгаа гэвэл бас юм. Уг нь дэлгэцүүл гоё те. Нэг 3000 за 3000 боли нэг зүгээр нь X DJ тавиад өгчлээ. Тэгвэл шууд флашаа зоогоод тоглолт. Компьютер ч олвч. Тийм шүү дээ. Тэр үнэн. Тэр үнэн. Хөгжим байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд DJ ажиллах гэдэг. Тийм байгаа шүү. DJ сурж байгаа хүмүүс бас бүгднгийн тоглож чаддаг байх хэвээр тий контроллер том 3000 үеийн бүх програм дээр. Тийм DJ-нэр байдаг. Би зөвхөн компьютер л холбодог. Тэнгүүд энэ скил чухалхгүй те. Тусан газар юун дээр л бол юун дээр тоглож байгаа. Beat matching одоо чихээрээ хийх мих одоо тэр чинь яах ингээд би бас тийм л эсвэл контроллер дээр тоглолтой. Би бүр амар disrespect хийдсэн анх минь ичгүй ингээд 2000 таа байхад би хажууд нь контроллер ингээд тавьж тоглож ирсэн. Диж нар гайхаж байгаа юм чи. Тэгээд золоох мань зааж өгөөд мэрэгжлийн диж бол ер нь бүгдэн дээр нь тоглолдог байх хэвээр. Бүгдэн дээр нь. Минти VIP дэсэн хөгжмөний нэр юу лээ? Тэр тэгж хэлээ. Амар иштний би нэрийн 900 байсан шүү дээ. Гайгүй. 900 дээр би бол 100 мөр тоглож үзсэн байхгүй. Эргүүлдэг. Биш тэр чинь айлын хит үлээ, шон үлээ, аль нь үлээ. Тийм нөгөө нэлээд хуучны миксер дээр тоглоод бид нар VIP-д гараад тэр тоглоос орчихсан байхгүй. Тэгээ сая Ванда Бамтлиг Вандатай бид нар Европоор нөгөө монголчуудаа тоглох гээд явхад бүр Стокгольмын нэг бааранд нөгөө хөгжим чинь бийж тий. Тэгэл нөгөө нэг гоё сурцсан болохоор айгүй татан тэрнээс яг дууга ингэж оруулдаг бол тэр чинь эргүүлдэг. Тэр ер нь бол бас зарим хүмүүс л хэцүү байгаасан баг. Бас нэг давуу тал юм да. Тий би одоо нөгөө нэг сургалт явуулдаг гэдэг ааш. Тэгмээд нөгөө контроллер дээр график хараад тоглоо сурцсан анхан бигинер дижнер тэр байхгүй бол юу ч байхгүй. Ийм бил шүү. Би яг өөрийнхөө кейс хэлээ зөө. Би тэгж сурцсан байсан. Тэгээд дараа нь CD дээр тоглож байгаа шүү дээ. Юу ч байхгүй. Чихээрээ бит матч шүү. Наадах чинь засгаж би бол нэлээ бас хэдэн сар болсон. Угаасаа тэд нартайгаа одоо минтийнхаа дижнертэй нэг левелд очихгүй болохгүй шүү дээ. Тэр чинь амар микс одоо Тэмүүжин байгаа, Золобр байгаа, CX маа. Ийм ингээд тэд нар чихээрээ микс. Бүгдээрээ чихээрээ тэр дунд нь ингээд дээр CD-гээр DJ идэг гэсэн хүмүүс. Тийм. Тэг би одоо тэгднийгээр сугаал ингээд байж болохгүй шүү дээ. Тэрийг эвдэх гэж. Тийм болохоор анханасаа ер нь чихээрээ сурцсан. Би бол анх сурч байгаа хүмүүс анханасаа чихээрээ микслээ сурч байгаа. Тэгэхгүй бол дараа нь би өөрөө нэг эвдэх гэж зовсон байхгүй нэр ингээс. Сонсголоороо ер нь хийгээ сурахгүй бол явахгүй яг үнэхээр DJ-ийн салбартай. Тэгэхгүй бүх юм хөгжөөд ингээд бүх юм easy болсон болохоор одоо зарим чихвч ширхлэхгүй шүү дээ. Бро чихвч шаардлага байхгүй шүү дээ. Тин ч угаасаа график байгаа шүү дээ. Тэр хоёрын контроллер дээр байгаа чихвч хэрэггүй. Контроллер ус хэрэггүй дээ. Тийм өчтөр би ашиглаагүй шүү дээ.
харагдаад байгаа юм Нэг шүү дээ. Юу удаа нэл. шинэ жил дээр хөгжмөө мартаа явцсан шинэ жилийн гиг дээр биш ээ. Чихвчээ хөгжмөө гинэ. Тийм тэгээд тийм юм байна. Тэгвэл та хоёр өөрсдөө гадны одоо банк сонсдог, миксийн сонсох дуртай ч юм уу, сетүүдийн сонсдог тийм гадны болон дотоодын хөндлөгч гэх юм уу. Тийм артист дижнер байвал хуваалцаач бас сонсдог хүмүүс. Дижнер яг өөрсдөө юу сонсдог юм те? Өөрсдөө тий. Би ер нь хуучны дижнер сонсох аягүй дуртай. Борис Брежа Бэлгийн тэгээд Пол Кокбренер тэр хоёр би бүр амар дуртай. Яа тэгэхээр өөрсдөө ингээд 1-2 цагийн сет тоглодог байхгүй. Тэнгуут бүгд дуу нь өөрийнх нь. Гэтэ бүх дуу амар гоё ч юм уу. Яг тэр өвжийн хүмүүсээс бол тэд нарт дуртай. Одоо сүүлийн үеийн дижнераас гэвэл зүүн Chris Lake, Peggy Gou зөндөө байна. Chris Lake бас тийм сүүлийн үед орох уу? Үгүй юу? Ба хуучинч гэж хэлэх гэж бас болохгүй л. Домгийн үед одоо Би юунд аягүй дуртай шүү. DJ Master-д аягүй дуртай шүү. Хамгийн анх DJ Master-ийн Skrillex-тэй нүн аялан тоглолт хийсэн байхгүй юу? Red Rock гэдэг нэг фестивал дээр. Тэгээд warm up-аар нь Master-д гарч ирсэн. Би тэрийг хараад DJ ингэж ийм амархан тоглож болт юм шүү тэгэл. Дандаа мини scratch-тэй хий чинь өөрөө тэгээ MC-гээр аваачдаг ус. Master-д ер нь. Fatman Scoop-ийн юунуудыг амар үздэг байсан. Би ч нүн ер нь голдуу MC-тэй юм DJ нэрэл айгүйх голчлон хардаг байсан юм байна тий. Классик хуучныхаас их юм л тийм Jazzy Jeff гоё. Надад Carl Cox гоё санагдтыг яг хуучны юмнуудаас яг сонсч мосг тий. Master-д бол би амар дуртай байна. Тэр хүнээс ер нь бас амар инспирэшн авсан шүү. Энэ сетүүдийн бүтнээр нь сонсох цаг зав ер нь гарч байна. Гарахгүй шүү дээ. Яг уу сүүлийн үед сонсож байгаа бас эмэгтэй дижнер байна. Дандаа тэгтээ Techno, Amelia Lenz, Charlotte. Тийм тэр хоёрыг би бол шүтдэг дээ шүтчихсэн тэр хоёр хамтарсан. Тэгээд би ер нь амар гоё powerful team артистуудыг хамтарлыг харах айгүй дуртай. Ер нь нөгөө collaboration ч айгүй гоё шүү дээ тий. Цаг зав гэснээс одоо бид нар чинь шөнийн шар шуунууд өдрийн амьдрал одоо өдөрт хоёр юу хийж вэ? Бэтменүүд гэдэг шүү. Шөнийхээ нойрыг одоо ингэдэж штэ. Шөнийн нойрыг өдрийн нойр хизээж гүцэхгүй ч хэлээ нэг тийм ярианууд эрүүл мэнд айгүй мууддаг гэдэг. Тэгвэл шөнийн ажлынхын нойрыг цаг завыг эрүүл мэндээр яаж зохицуулж байна? Ялангуяа бид нар архины салбарт ажиллаж байгаа. Та хоёр хэр уудаг л өстө дуугаа сууж байгаа. Дуугаа дээр жоохон уудаг оо. Яаж ингэж гоё баланслж явах вэ? Би яг resident DJ явахдаа бол дандаа шөнө ажилладаг гэсэн. Гэхдээ яг хуу 7 хоногийн 7 өдөр биш учраас бас учиртай. 7 хоногийн нэг 3-4 өдөр болохоор өдрийн сайн амарна. Тэгээ яг хуу сүүлийн үед болохоор яг resident DJ биш болсон болохоор ер нь бол өдрийн амьдралтай байна. Тийм. Тэгэхээр ер нь бол айгу баланслнаа. Тэгэл үнэхээр шөнө ажиллах юм бол өдөр нь амраал те. Тэгээ мэдээж шөнийн нойрыг өдрийн нойр гүйцэхгүй гэдэг ч гэсэн гайгүй л шүү дээ. Эмэгтэй хүмүүс чинь нэг унтал арьс марьс гоё болж идэг мэж идэг. Мэдгүй арьс марьсын бол мэдгүй. Манай дуудсан чинь үгүй би эртхэн тоглолцоод эртхэн харж амармаар байна гэсэн. Би арьсаар яасан? Би өчтөр домдас би тоглож байгаа нүглээ. Арь наа чинь тэгээд наа чи арьсаа удахгүй арьсаа өдрийн хүн болцсон байлээ. Тэ зүгээр. Яг хөө resident DJ биш юм чинь би тэгж болно шүү дээ. Би сунаа дуртаа би тэгэл харж дагаад болчихсон. Өдөр юу идэ? Бэлтгэл. Миний өдөр угаасаа бэлтгэлээс эхэлдэг шүү. Тэгэл бэлтгэл. Донгс Бокс өдөр болоо. Тэгээд төвчмөө би яагаад ямар энэ спортуу сериосны ингээд хэрэгтэй ингээд бүр багсаа яацсан байхгүй. Тий, эрүүл мэндийн асуудал гарч ирсэн байхгүй. Одоо ингээд олон жилийн дараа шөнийн нойргүй буруу хоол тий алкогол би амар хүнд алкогол хэргэлдэг байсан юугаас. Энэ бүхнээс ингээд эрүүл мэндийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэл за болохгүй юм байна. Ямар ч сан эрүүл зүй хооллох хэрэгтэй юм байна. Дижнер гэлтгүй ер нь бүх хүмүүс артистууд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Нас гэдэг юм бас байгаа юм байна тий. Тэгээ спортоор зайлшгүй хичээл хэрэгтэй. Зайлшгүй хичээл. Нойр авч чадахгүй юм чи ядаж эрүүл спортоор хичээл. Спортоор хичээлж чирэж ядаж нойр бүх болчтой, унтахад гайгүй болчтой тэгэл. Энийг харин айгүй сайн баланслахгүй бол тий. Үнэхээр энэ амьдралаар олон жил явж байгаа бол зарим нь дижнер ажил дээр шал сохтой байж тохиолдол би зөндөө бүр байнга арх уугаад бүр хэтрүүлж хэрэглээд бүр амар уудаг хүмүүсээс байдаг шүү дээ. Би бол өстой нэг ч удаа яаж байгаа юм бэ нөө. Алкогол хэргэлдэг л байсан л та бүр хүн алкогол виски хэргэлдэг юм уу те. Заас иймэрхүү тохиол ийм пимэвтэй яах юм бэ? Тийм дон гайгүй. Би пимнээс өөр юм бол үгүй. Би бас ер нь айгу бараг өдөр болгоно л нэг юм амстай юм шиг хэрнээ тэгж ихэр болоодаггүй. Жохон л уудаг. Одоо хязгаарлахгүй бол үнэхээр хэцүү л юм байлаа л тийм баланслах. Нөгөө DJ чинь ганц ийм нөгөө алкогол ууж болдог ажил шүү дээ. Нэр өөр бас байхгүй те. Ер нь бол хайп ажил шүү дээ. Угаасаа ажлынх нормонд нь угаасаа алкогол уудаг шүү дээ. Өөртөө яг найруулж байгаа хүмүүс чинь тестлэн бас нэг cheers. Тэгээд таньдаг хүмүүс ороод ирнэ. Ганц хоёр тулгын найз нөхөд гээд байх юм бол монголч өөрөө жижиг өдрө болгон таньдаг хүмүүс өдрө болгон найз нөхөд орж ирж байгаа. Тэрийг баланслал бүр хэвээр таньдаг болгонлоо уун чулуу Аристотлаа шүү. Тэгвэл тэл живэлт батны. Тэнд нөгөө нэг гоё баярлаа шоудаа явж байгаа хүмүүс манайс ч ажиллаж байгаа байхгүй тий. Ажиллаж байгаа тий. Тэрийг нөгөө тэд нар чинь бас нэг сайн мэдэхгүй. Тий штэ. Үнэн. DJ-г ер нь айгүй амархан гэж боддтой юм шиг ба.
Бид л хэлдэг хийгээл үзэхгүй гэж. Амархан Чи тийм амархан мөрөд хийгээл үзэхгүй. Би орд би бүжгэлжээ чи дижиг ээчлээд шүү дээ. За нэг vibe мэдрэхгүй нэг тийм стрессдэг үед байдгүй энэ тэнд гэс хийхгүй очихоор нэг л болж өгөхгүй. Гайгүй. Би зүгээр яг тийм нэг улаан цав нэг тийм нэг муухай нэг нахалны ивентер бол очно гайгүй л юм байна. Гэхдээ нэг ганц хоёр байж магадгүй. Ганц хоёр. Хаяа бол байдаг тийм. Хаа нэг тийм нэг жоон тийм бүдүүл өмс үдэн штэ. Хаа нэг таарч мод энэ одоо хиймээ юу мүү гэл за гэл аргалаа левтэг тэгэл гарчдаг штэ. Гарчдээ ч юу н тохиолдохгүй гайгүй дээ. Шинэ жил дээр нэг жоохон тийм заваа юмнууд нэг байгууллагын босс нь хөгшүүн ирээл туртаа дууга баян би захирал гэдэг нэг эрд хүмүүс байдаг штэ. Захирлын мэдчилгээ захирлын туртаа дуу гээл. Захирлын гэдэг амьд нэрээ тийм шүү байдаг. Тэгэнгүүт байгууллагынхнаас юу ч хэлж чадахгүй. Тэгэнгүүт нөгөө гоё явж исэн vibe чи ивдрэл. Дахиад ихнээс нь авч явахсаар байдал. Зүгээрээ тэгтээ нэг тиймэрхүү гайгүй тэгэл аргалал юу н сурцсан. Юу гайгүй тий. Гайгүй нэг эрдгүй. Нэг удаа би бас нэг бүр амар ингээл гой хуцавцаа бэлдээл хөгжмөө аваад очиод хөгжмөө огсрал тайзер тоглож чинь захирал ядраад байна гэлээ. Гэлний хаалаа гэд намайг бүр явуулж исэн. Хаяа бол тийм. Захирал айгүй том компани. Тий. Захирал шийд юу байдаг шүү дээ. Тэгтээ яг бид нар тэнд нөгөө гестер очиж тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр байгууллага нь хүндлээд окей гээл ингээл гардаг байхгүй. Манад тэх юм болов бааш та асуудал бааш. Одоо чинь одоо би клубтай байла тий. Нэг баач гэрэл захирлын дуу муу гээл тий. Мөнгөөр чинь тэр захирлын газар. Мөнгөөрөө захиралтаа авах юм авч гэл явуулчих юу гэдэг. Тэгээ нөгөө зарим газрууд бас нөгөө DJ-г энэ нөгөө тайзны ард үүдэг техникчтэй айгүйх андуураад байдаг байхгүй. Микрофон нь чангалаач. Тэгэл дуулчихсан. Тийм гол нөгөө бүх шагнал авсан аймын тавьдаг хүн DJ хоёрыг холиод байдаг. Тэр мэдлэггүй хүмүүс тэгдэг бах уу. Тэгтээ шал өөр шүү дээ. Тэр инженер нэрээ саунд инженер байгаа шүү дээ тий. Гэтэ одоо нэг үе бодвол ер нь гайгүй болж байна. Одоо нэг 5 жилийн дараа бүр DJ-нэр бүр үнэлэгддэг, үнэлэмжтэй артист гэдээ ер нь ойлгочих байх гэж найдаж. Одоо ер нь үнэлдэг болсон. Гэтэ одоо унаа бит хоёр бол бас гайгүй үед нь орж ирсэн гэж боддоо шин. Одоо бидрээс өмнөх одоо үеийн DJ-нэр байгаа шүү дээ. Тэдний яриа мариасан сур хүн амар юм яриад тийш бүр. Одоо ингээл дараагийн подкаст цаад болчоо орж ёо юу гэж байгаа юм бэ зүгээр DJ хэрэл нэг яасан ч юм мэдгүй зүгээр л нэг уудаг баач гач юм уу те нэг баарны аригч. Тийм статустай байсан гэсэн. Баарны хүн гэж боддог. Тэгэл одоо биш болсон тий. Биш болсон. Одоо манай лежендүүд чинь харин тэрий чинь зөвөр ойлгуулах гад үнцэнтэй ойлгох гад хөгжүүлэх гэ зөндөө гоё гоё ивентүүд хийгээд дараагийн үеинд бүр цамаан болж ирэх юм биш үү? Дараагийнх жарах ах уу нэр шүү. Гэхдээ бид хоёр чинь бас ингээд бас юм үзээвч биш ээ. Бас ингээд үзэл яваад байгаа үе шүү дээ тий. Гэхдээ арай гайгүй өмнөх үе бодвол шүү. Манай цэг медуза зодсон гэсэн чинь юу гэж байгаа юм бэ? Зүгээр л хамаагүй хэлж байгаа. Үгүй зодсон ч гэдэг зогсон гэсэн зүгээр ингээд захиалсан дууг нь явахгүй нэгээд юм хумаа цацч мацаа юм шиддэг шүү. Чи татаар тавьсан гоод гуйсан. Дуруулж исэн шүү дээ юу. Тэгэл харж байгаа. Над бол тиймэрхүү юм гайгүй шүү дээ. Манайш чинь гайгүй явахгүй. Тэгчихсэн шүү. Тиймэрхүү юм бихтэй нэг 1000-д нэг тохиолдох юм да. За тэгээд аливаа мэрэгжил ажил бүх юм тийм сайнтай муутай. Тэ. За сүүлийн асуулт DJ хийгээд ер нь нас байгаа юу? Та ер нь DJ-гээ энэ карьерийг дуусгая гэж боддог үе юм уу байдаг уу? Энд ер нь нас хамааралтай. Хамааралгүй. Яагаад гэвэл одоо дэлхийн одоо леженд DJ-нэр бол нас нь бол нилээн явцсан хэрний бүр стил алж штэ одоо тест оч гэдэг юм уу те. Би бол нас хамаагүй гэж бодож байна. As long as яг DJ хүн нь өөрөө окей бол энд бол нас ямар ч хамаагүй гэж бодож байна. Би ч нас мас хамаагүй гэж бодож байна. Зүгээр яг нэг момент гарчих юм бол би DJ болох. Яг ингээд зайлшгүй нэг амьдралын шаардлагаар ч юм уу те. Яг би энийг яг мөнгөний төлөө ч юм уу. Яг миний passion биш болоод энийг яг хүсэж хийхэ болоод зүгээр ажил ч юм уу те. Яг мөнгөний төлөө хийдэг ингээд робчиг болоход ирэхин цагт бол би болно. Тэрнээс биш бол би явж л хөгжим дуртай юм чинь те. Хөгжим дуртай хайртай юм чинь те. За яг ингээд байнгын ажиллахгүй маа гэхэд хаяада тий. DJ хийгээд тэг яг клуб резидент бол болж болно шүү дээ. Гихнэр авлаа гэр бүлтэй боллоо. Шөнийхөө юу яг жоохон формат сольж болно. Гэхдээ DJ бол хийхэ болно гэсэн үг биш шүү дээ. Ер нь DJ чи айгу гоё. Миний хувьд бол айгу гоё ажил واخгүй. Тэ. Миний хувьд юм айгу тийм. Хоббигоо ажил болгоцсон. Хөгжимтэй ойрхон байна гэдэг чинь бидний бас гоё. Залуу байлгатай шинэлэг байлгатай гоё ажил. Би бол эндээ айгу дуртай. Яг тэр амьдралынхаа сонголт дуртай байж байгаа шүү. Тийм зүгээр хобби яа. Хобби биш эн чинь тэгээд хоббигоо ажил болгоцсон. Аха. Job. За cheers. Cheers баярлалаа. Та хоёртай маш их баярлалаа. Thanks. Анхны ярилцлага төгсөө одоо дараагийн баярлалаа. Урьсан баярлалаа. Түүж оруулаарай. Тэг баха одоо нөгөө хэдийг оруулаарай. Нөгөө хэд бол алах баха өст амар юм ярьж өгөх. Тэр чинь бүр амар хүмүүс байгаа. Энэ сэдвүүдээр энэ бүхэл энэ асуудлыг мэдж байгаа. Зүгээр манай энгийн хүмүүстэй бид бас ингэж ажилтдаг юм байна. Ийм ялгаатай талууд байд юм байна. Ийм асуудлууд байдаг юм байна гэдгийг жоохон ойлгоосоо тэгж хандаж дижнер хүлээж аваас гэдэг талаар энэ подкастыг ер нь хийгээд байгаа. Nice. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн дугаар маань өгөр өндөрлж байна. Бид нартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.